Үүнийг сонсоод чүнийг өөрийгөө өнгөрчий гэж бодсон ч хуучин найз нь тэрхүү хэлцлээс татгалцсан гэж тайвшруулв. Хин нэгнийг орхиж болно гэдэг түүний хамгийн сүүлд хүсэх зүйл байсан. Түүнчлэн тэрээр сөргөлдөөнөөс өмнө найз чинь нэвтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацааг хүндэтхийг хүссэн юм. Одоо ч гэсэн Солонгос урдны холбоогоо сэргээж үлдсэн эцсийн хүчээ нэгтгэн дайрч төвлөрөхийг хүсэж байна. Чүнийг үүнийг огтхон ч муу санаа биш гэж үзв. Үнэн дээр тэрээр маш их баяртай байна. Тэдэнд арми байхгүй байсан ч Небула шууд халт тулдаж чадна. Энэ нь зөвхөн хоёр өөр сойр иргэншлийн энгийн мөргөлдөн байхгүй болно. Энэ бол бурхтын хоорондох тулаан байх болно. Чүнийг тулааны талбарт биечлэн бууж, Небулагийн хүчний ихэнх хэсгийг бас тахаар төлөвж байна. Түүнчлэн илэр аш хэдийн тоглоомоос хасагдсан. Тэрээр өмнө нь Небултай тулдаж исэн тул түүний бурхан шиг түшин буурч, биечлэн буух сонгостыг ашиглах боломжгүй болсон байх ёстой. Небула бусад хоёр бурханы эсрэг ганцаараа үлдэв. Түүний бурханлаг байдлын өндөр түвшин хоёр бурхан нэгэн зэрэг бууж ирэх үед дарагдах болно. Тийхүү огр болон кентаврууд өөрсдийн үлдсэн сүйчийн хүчийг цуглуулан эцэст нь тулааны талбар руу шууд марсав. Кет урдаас нь өрсөлдөгч нь мөн нэрснийг олж харав. Чүнийг хүчнөлөө бууж ирэхдээ ганц хоромч хүрээгүй бөгөөд салангаас ч мөн адил үлдэж хийв. Хоёр бурхан хамтдаа өөрсдийн ганц бай болох Небулагийн асуут тавьчруу дайрлаа. Манай хүү эргэлзэлгүйгээр Ракийн биед орж тэдний ширүүн доржтыг болтож чадав. Тэрээр халуун хутга цэцгийн төс рүү орж байгаа мөн адил болсон орж хоёр өрсөлдөгчөө газар дээр нь тавилгаанаар цохив. Тэр хоёр тэнэг бурханыг хоромхон зурд буулгаж явхад ердөөс энэ хангалттай байв. Ялагдсныхаа дараа хоёр бурхан лацдуулан хөшөө болон хуурав. Хэрв тосогч өөрийн биеэр бууж ирсэн байхдаа өхөл асар их туршлагын оноо алдаж бурханлаг байдлын түвшин маш хүчтэй өндөг байна. Бурханлаг байдал нь нэгдүгээр түвшинд хүрвэл тоглогчид лацдуулах болно. Энэ хоёр бурханыг үнэхээр устгахын тулд Небула тэдний хөшөөг бутлан бүрмөсөн асав. Хэрв эдгээр хөшөөг бутлахгүй бол лацыг тайлах үе явцаар бурхтыг дахин юмлах боломжтой байдаг. Гэвч Небула тэднийг ямар ч үнцэнгүй гэж үзэн мөс нөрөн болох. Тэднийг өгөхөд тэрээр түвшин ихэж нүүрэндээ инээн сүлжээж тодруулав. Тэрээр энэ тоглоомын тосгочийн хурж болох хамгийн дээд хэмжээнд хүрсэн тул ийхүү баясаж байгаа. Хоёр бурхныг арснаар тэрээр тэдний олон жижиг домоонуудаас нэгийг нь өөртөө шингэх боломжтой болсон ч санамсаргүй байдлаар зөвхөн нэгийг нь лавна. Үүнийг баталгаажуулж марц гачаа бороход түүнд намайг жижиг домооныг өгсөн бол хоёр дахин шувууны жижиг домоонд намайг зүгээрж байдаг эзэл бодогч шувууны домоон нь түүний хүслийг бүрэн биелүүлв. Энэ нь Небулагийн хүсэж исэн цорын ганц зүйл байлаа. Магадгүй тэр хүн төрөлтөн болон гөрөлдөөдөд хүртээсэн шавчны адилчлалаа сорих хэрэгтэй болов. Гэвч тэрээр шилдэг зүйлийг нь дараагийн үедээ хадгалахар шийдэв. Небула эцэст нь түүнд саад болж исэн гурван тосгочийг устгаж чадав. Одоогийн нөхцөл байдлыг зохицуулсан тул тэрээр тоглоомоо улам ахиулахар шийджээ. Тэрээр баруун зүгт анхаарлаа хандуулав. Царцаануудаас хүлээн авсан мэдээллээр таван тосгоч гурван хүчин болон хуваагдж хоорондоо тусдж байна. Гэвч тэрээр үнд орцохгүй хар шийдэж тэдний хоорондоо үзэрсхийг зөвшөөрөн түүний газар нутагт ноцтой аюул занш учраас хүртэл нь хүлээхээр болов. Зүүн зүгийн хувьд тэрчтэй далай байна. Түүний одоогийн тэргүүлэх чирэл бас хуурай газрыг байлдан дагуулж өргөжүүлэх явдал юм. Сонгортой нарийн сул хайд болон өмнөд зүгж үлджээ. Тэрээр хиймэл оюунд овог аймагуд тэнд бүрмөсөн сууршихаас өмнө эдгээр хоёр газрыг байлдан дагуулах хэрэгтэй. Гэвч Рак хойд болон өмнөд зүгт нэгэн зэрэг байж чадахгүй. Тиймээс хойд зүгийн ажилд ишүүдээс тасламж авах нь боломжийг сансагдаж байна. Олон хоног өнгөрч дүр зураг хүйтэн цаг агаар хайр найргүй давмгаал халс хойд зүгт өрнөв. Үлдсэн ишүүдийг энэ газарт амьдруулахаар томилсон ч тэд энэ шийдвэрт сэтгэж дундар байв. Энэ дөгөөл хэтэрхий урт бөгөөд газар тариасангаа дахин ихлүүлэхэд маш их цаг хугацаа шаарддаг болно. Мөн тэдний хөнөөхийг зарих огор болон гобжинуудын аюул занштар байн байдаг. Тэд бүгд гомдлыг чимээгүйхэн сонсцоогоо өөрсдийн өдөртөгч юнараас хариулт авахыг хүсв. Тэрээр эцэст нь чимээгүй байдлыг өвдөж сайн мэдээд болох. Өмнөд зүгээс хин нэгэн ногоон нүдэд элхүүдийн огт туслахаар ирж байгааг зөвөн л хэлсэн байдаг. Яг тэр мөчид нэгэн цэрэг хэсэг хүмүүс ойртон ирж байгааг илтгэв. Энэ нь Леонард эдгээр хүмүүс тэдэнд туслахаар ирсэн байх магадлалтай бацав. Өдсөнгөө элхүүд зочдоо зөхөсөр хүндэтгэн өртөн авахар гадаа хүтэн зогсов. Хүмүүс эцэст нь тэдэн дээр хурч ирэн морносоо бохот бүлгийг халж буй хүн нь автомашин цайзын эзэн Кен байж таарав. Хоёр эзэн бие биенээ өмнө нь харж исэн тул танилцуулах болон олон эсрэлийн үйл ажиллагааг алгасав. Леонард зочдоо майхандаа өрн оруулахаар ярилцв. Гэвч сарн нэг эзэгтэн дуудав. Хит хамгаалагч чадварх шалхан нэгөөсөнгөө дарихийг орхоос өмнө майхан дозорчд байгаа эсхийг шалгахыг шаардав. Мэдээж Леонард эсэргүүцэх байр суурьнд байгаагүй тул сарн шууд татвшарв. Өдсөнгөө хоёр эзэн эцэст нь майханд тулансав. Яриг амьд байлгахын тулд Леонард тэдний цочлох болсон зорилгыг асуув. Кен түүнийг зүгнэлээр дамжуулан аж хэдийн мэдсэн байх гэж найдаж байв. Гэсэн хэдий ч түүний хөх шавж бурхан нь ийшүүд шиг сулдараа гадар хальцсан сайл хэрхишил таслахыг хүсэж байгааг тэрээр тодорхой болгов. Хөрхий Леонард түүнийг үнэхээр таслахаар ирсэн мөн? Эсвэл зүгээр дээрч хийж байна уу гэдэгт итгэжгүй байв. Дараа нь тэрээр авчирсан газар тариалангийн багаж хэрэгсэл зэсэн болон хүтэн цаг агаарт оргож чадхаар тарианы өрийг зав. Мэдээж Леонард үнэхээр баяртай байсан ч Кен үнийг дуртахад түүний баяр баясгалантай мөч шууд өнөв. Түүний бурхан ядуу эльфүүдэд таслахыг даашгсан байж болох ч ашиггүйгээ хийх нь түүний сонирхлыг татахгүй байх байсан. Леонард тэднийг мөнгөгүй болсон гэдгийг тодорхой хэлв. Тэд энэ дэлхийн толбол үлдсэн сүүлчийн нөөцөө шавхсан
байв. Мэдээч Кен саналаасаа ухарч байгаа дөрөв зүйлөө. Цаг хугацаа бол үн цэнтэй зүйл тул тэрээр цагаат эмийг өрхийг хүсэхгүй байгаа. Тоош явах ёстой гэв. Гэвч Леонард энэ тавар тах тоглоомоор тань тоглохыг хүссэнгүй. Тэрээр түүнийг ирсэн бодит зорь хойш алуухан хэлхийг хэлээд үзв. Эцэст нь хэлэхэд хэрэг энэ үржил шингүү газарт ямар ч үн цэнтэй зүйл байхгүй байсан бол тэр энэ дэрэхгүй байх байсан. Эшв энэ зэжүүд газрын зургийг дэлгэж байгалийн нууц бүхий тодорхой нэгэн байшлыг заав. Тэнд төмрөөр баялаг иж орхой байгаа бөгөөд эргэн тойрон нь өндөр модтой маш ногоон байгаа тухайн бүс нутгийн үржил шимийг бичиж байгаа бөгөөд тэд газар тариалангаа өвтүүлж чадна гэсэн үг юм. Линер үйлдвэрч чадах бүх зүйлээ хямд үнээр арьсчаас хот бэлэн байв. Гэвч Канадагаар байгаа бодит бараага зөвхөн там үйлчлэгээр үндэслэн зүйлээр арьсч гисгтэй. Тэм читвэлтэй бус байлаа. Баталгаа болгон илхүүдийн эзэн амлагтаа өгч Леонард гэх хэсвэн хуваар үнийг бичлэн батлав. Эцэст нь Кен боломжийг олж харсан тул санслыг хүлээн авав. Гэхдээ тэр зөвхөн амар өгсөн амлалтыг баталгаа гэж үзсэнгүй. Тэрээр тэдний амлалтын бодит нотлох баримтыг хүсв. Энэ л эшхүүдийн эзэн баг зэрэг эргэлдэж өгсөв. Үчин нь нэрээдүйн төмрийн хөдөр болон модны үн цэн нь түүний одоо авч байгаа зүйлийн үн цэнээс хамаагүй илүү юм. Тэрээр үндсэндээ үр хойчийнхоо ирээдүйг хөдөлж байгаа хэрэг байв. Гэсэн хэдий ч хэрэг энэ хөдөлтөй байхгүй байсан бол ямар ч ирээдүй байхгүй байж магадгүй байлаа. Энэ хөдөлтөнд ямар нэгэн үн цэнтэй зүйл байх ёстой бөгөөд өгвөл түүний бурхан түнд үний тухай ичлэлт өгөхгүй байсан бизээ. Хоёр таш эцэст нь гэрээний цаасан дээр гар хийгээд арснаар хийцэж баталгаажив. Хоёулаа гэрээг хүндэтгэж биелүүлэхэд тангарахлав. Энэ нь гурав дахь твийн хойд эргэж нибүлийг олж асан. Анхны зээлийн хөдөлтөйг тэмдэглэв. Энэ бол зүгээр нэг гэрээ эсвэл энгийн гүлгээ биш юм. Энэ нь эдийн засгийн асар том хогсгосын хөвсөлтийг илэрхийлж байв. Сүрсэн ертөнцийн авиг аймагуд зөвхөн өөрсдийн цэсэн төрөлийг анхаардаг зэрэг нутаг байсныг та ойлгох хэрэгтэй. Гадныхныг боломжит түнш гэж хардггүй. Харин амьд аюур занал гэж үздэг байв. Тэрхүү банкын зурчил бүж идэвхжлэн сарил иргэншлийн бүхтэн зовсонгийн байдалд оруулж хөдөлтөөний тухай ойлголтыг амсгалж амжихаас өмнө настдаг байв. Гэвч азар бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн байна. Эдгээр авиг аймагуд зөвхөн амьд үлдэхийн тулд нэг орхинох байрнаас нөгөөрөө шилжин явдаг төгссөн нүжиг байха болжээ. Тэд өндөс суурийг тавьж хөгжин дэвшиж гэрээ хэлбэрээр бичгээр өөрсдийн хувь заяагаа холбож эхлэв. Бид бус хөрөнгийг арьж алж ирээдүйн амлалтад бооцоо тавихын шинэ хэвийг үзүүлж болох 90 үеийн хортон ойртож байна. Энэ нь амьд үйлдвэр дүрмийг бүрмсэн өөрчлөлт хосгож өсрөж болох боловсронгуй эдийн засгийн эхлэлийг тэмдэглэж байна. Энэ нь урт бөгөөд цэцдүүл явцсан бөгөөд лаг хүртэл үнээс талхад байв. Гэвч одоо энэ бүхэн дууссан тул тэрээр тайвшран ямсгаж чадав. Дарвин ууг нь гөрвөл ирчүүдийн замд үлдсэн сүрчийнхэн байсан бөгөөд тэдний ихэнх нь найснаасаа болоод зүгээр ч тогтсон байв. Гэвч зарим нь үлдсэн бөгөөд трак өөрийн дайчдад эргэн тойрныг цэвэрлэхийг тушаав. Тэдгээр үйлдвэрлэлөө цөхрөнгөө барьж эцсийг нь хүртэл тэнцсэн. Тэд бүх дорвуудын адиш чөлөө шиг зөрүүд байв. Гэвч энэ нь тэдэнд ямар ч тус болсонгүй. Энэ нь гөрвөл ирчүүдийн даваа хүчний өмнө ямар ч чадахгүй байв. Одоо алсахын дараа рак талан ирэвсүү харж ирээд түүний амьсгалыг тарчдуулсан үзэсгэлэн дүр зургийг харангацав. Далайн давсхан дүргэж сэтгэл татамжуулж байдаг. Энэ эрэгтэр хошууны газрын төсгөл баракийн өрийн өвийг дагуулж ирсэн цусцсан байлаа. Тэд үүнийг өөрсдийн болгож авсан. Бүх цох бурхны хүссэн жишин ас хойд зүгийн уусаас ахуулаад өгөнд эргийн хязгаар хүртэх хойгийг бүхэлдэн тэд эзэллээ. Ингэснээр хойг бүхэлдээ гөрүүл хүмүүсийн өвөг болон тэдний бүх цох бурхны мэдэлчилж. Гэвч шатаж буй тасханы норонгийг эргэн харахтаа ракра цаашид юу хийх ёстойгоо эргцүүлэн бодлоо. Өмнө нь тэр зөвхөн өөрийн өвгийг харьдаг байсан бол одоо эзлэгдсэн нутагт бүх хомсортой амьтдыг өдөрт хэрэгтэй болжээ. Гэвч үүнийг хэрхэн үр дүнтэй хийх нь ракра тодорхойгүй хിവэр байв. Азарсан өөрийн туслахаа өргөж жаж иржээдэг бөгөөд түн туслахад бэлэн байлаа. Түүнд ч бас цэцэрлэгийн ямар тогтолцоог сонгохоо гэдэг өөрийн гэсэн толгойн өвчин байсан. Эцсийн эцэс тогтолцоо бүрт өөрийн гэсэн даваа болон сар тал бий. Сонголтуудын нэг нь феодализм байв. Энэ нь хаананд феодалуудыг сонгон тэдэнд хэрэгэн зэрэг болон газар нутаг болгодог засаглалын хэлбэр юм. Засаглалын энэхүү хэлбэрийг дундад зууны үед Европ дөргөнөөр ашигладаг байжээ. Үүний дараа феодалууд хаанд татвар төлөхийн зэрэгцээ өөрсдийн газар нутгаа удирдах хамгаалах хөрөг хүлээдэг. Ингэснээр тэд хааны ачааг хөнгөлж хаанд эрх мэдлээ нэмэгдүүлэх боломжийг олгодог байна. Гэвч энэхүү феодалын тогтолцоонд нэг сул тал байлаа. Хаан феодалууд хоорондын харьцаа хянаж чаддаг. Тул дотоодын дайн байн гарахад хүрдэг. Мэдээж хэрэг байнгын дайн самуунын технологийн хөгжлийг хурцгаж өргөжлөж болох таштай. Гэвч энэ бүхнийг өдөртгөх нь хэтэрхий хэцүү бөгөөд хөвчлэн бүрэн замбараагүй байдаг. Сүүлд хүрч өнөөх бахан хэцийг үгүй хийдэг. Феодализмаас гадна өөр нэг сонголт байсан нь монарх буюу хаанд засаглал юм. Энэхүү засаглалын хэлбэрт хаан нийслэлдээ үлдэж өөрийн нэрийн өмнөөс бүх зүйлийг өдөртөх хармууж орон нут хотод төлөөлөгчдөд тамилдаг. Үүнтэй төстэй тогтолцоог эртний хятадд ашиглажсэн бөгөөд өөр арьснуудаас бүрдсэн нийгмэл улсыг байгуулах боломжийг олгодог. Тул цөм хүнд хамгийн их таалагдсан тогтолцоо байв. Мөн цар хааны ажлын мэргэжлийн байдлын ачаар эзэнт гүрний бүс нутаг бүрийн хөгжлийг төгсгөж хамгийн гол нь төвлөрсөн хүчтэй засаглалаар цэргийг дайжлахад илүү хэлбэр болох байв. Гэвч төвлөрсөн хаанд засаглалыг тогтоохын тулд бэлтгэх
зүйл одоо ч их байлаа. Зам харгуй, бомтууд, хааны хууч ясны байж болон төс мэдийг сонгох тогтцоо хэрэгтэй байв. Эстер энэ бүгдийг сонсоод өөрийгөө зүгээр нэг сонсогч гэдгийг ухамсарсан өдөж эхлэв. Ниберса түүнээс ямар тогтолцоон дээр вэ гэж асуухад Эстер хариулах гэж орцсонгүй. Учир нь сүүн хэдийн бүгдийг өөрөө шийдсэнийг тэр мэдэж байлаа. Одоо тэрээр бүх төлөвлөгөөгөө ажил хэрэг болгох хэрэгтэй байв. Сүүний хөрт өөрийн хүсэл зэргийг Ракрад дамжуулах хамгийн шилдэг арга нуртын ажилтнууд байлаа. Гөрүүл хүмүүсийн өдөртөгч өнгөрсөн шин зүдэндээ итгэж түлэн алч. Маргааш нь чухал гөрүүл хүмүүсийг цуглуулсан шин мэдлэгээ хуваалцав. Жил ямар зүуд байсныг мэдхийг тэсэн ядан хүлээж ирсэн бөгөөд Рэй түүнийг удаан хүлээж хүчгүй газар зорч эхлэв. Зүудэндээ тэр биеэсээ салж өөрийн ирэхгүй асар их хурдаар нисэж айлсан байна. Зэвсэг тал нутгаар дамжин асхаад ирэвчүү нисэхдээ тэрээр доогоороо тоолж башгүй олон газар нутгийг өнгөрөөж урд нь устгахын тулд цус урсгах хэрэгтэй болсон олон тасгтыг харав. Бусад гөрөөс хүмүүс түүний юу яриад байгааг сайн ойлгохгүй байсан ч өдөрт хүчин анхааралтай сонссоор байв. Харин Ракра юу хийх ёстойгоо сайн мэдж байлаа. Тэрээр зүудсэн бүх газар нутгийн хазрыг газарт зураад бүгдэд тайлбарлахад бэлэн болов. Эхлээд тэр тэдний одоо байгаа газрыг зааж өглөө. Тэгээд тэр газрыг юу гэж нэрлэхийг асуув. Гөрүүл хүмүүсийн нэг нь одаанууд үүнийг магнын буюу газрын төгсгөл гэж нэрлэдэг хэмээн шууд хариулав. Ракра өг нэрийг зурагтэр бичлээ. Дараа нь тэр улаан гарт оркуудыг устгасан газрыг юу гэж нэрлэдэг байсныг асуув. Тэр газрыг Сасман гэдэг байсныг өөр санав. Гэвч юм нэртэй өөр газрууд ч байдаг болох нь тогтоогдов. Тиймээс Ракра үүнийг өмнөд Саймон гэж нэрлэхээ шийджээ. Ихэнх газрууд нэртэй болох хүртэл энэ байж дүргийжсэн юм. Нэргүй үлдсэн ганцхан газар байв. Гэвч Ракра үүнийг юу гэж нэрлэхийг асуухад хинч мэдсэнгүү. Тэнд ямар ч ухамсартай амьдардаггүй байсан бөгөөд үүнд бодит шалтгаанууд байлаа. Тэнд чулуурхаг үржил шимгүй хөрснөөс гадна зэрлэг кокатрис шууд амьдардаг байв. Тиймээс хүн бүр тэр газраас зайлсхийхийг хичээдэг байжээ. Тэр газрын нэрийг хинч мэдэхгүй гэж жил дүнсэн ч үнэн дээр Ракра мэдж байлаа. Түүний зүүдэлсэн газар нь яг энэ нутаг байв. Хэдийгээр энэ нутаг өндөр уусаар хүрээлэгдсэн ч боцоог Оронгоус жижиг модыг цэвэрлээд хүрч болох нэгэн нарийн зам байдаг аж. Тэрхүү уулсын гүнд далайтай нээж хүрчлээ тэгш тал дундор урсдаг гол мөрөн бүхий үржишин түндий бий. Бурхны зүүдэнд нь Ракрад харуулсан газар яг энэ мөн болохыг жээ шууд тааварлав. Хүүхцаг бурхан энэ газрыг бурхангаар шанатдаг буюу орзон гэж нэвчжээ. Бурхныхаа хүсэл зэргийн дагуу Ракра орзоны хаан болоход бэлэн байсан бөгөөд өвийнхэн нь хааныхаа төлөө орзон руу явхад баяртай байлаа. Сүүн энэ бүхнийг ажиглаад сэтгэл хангасан байв. Орзон хотыг нийслэлээр болгосон засаглалын шин тогтолцоог байгуулах ажил эхэллээ. Энэ хойгт амьдардаг олон хүмүүс Ракрагийн хүч чадал нөлөө хүлээн зөвшөөрч байсан ч эсрэгөө зөрчид үргэлж байдаг. Тиймээс бүгдийн нэг ус болгон нэгтгэхэд асар их хөдөлмөр. Хүчин чармайч шаардлагдан. Эхлээд орзон нийслэл хот Ракран энэ бүх газар нутгийн хаан гэдгийг хүн бүр мэдэх ёстой. Мөн хаанд засаглалын суурь болгож твийн өнцөг булан бүрээс орзон руу чиршин зан тавих хэрэгтэй байв. Ракра мужбүрт өдөрт халбан тушаалтанд тамзах шаардлагатай боллоо. Ракра тэдний албан тушаалыг уурч гэж нэрлэв. Гэвч энэ бүхнээс илүү чухал зүйл нь ус даяар мөрдөгдөх. Уурчфуудын захиргааны үндэс болох нэгдсэн хуулийг тогтоох явдал байв. Гэвч хэдийн өөрийн гэсэн феодлууд болон хуультай байсан хатаматчуудын цайз болон эрхүүдийн тусган баг зэрэг саадуулж байлаа. Ракра феодлуудыг хянах, тэдэнтэй холбогдох үүрэгтэй гөрвөл хүн зүйлхүүдийг тамирснаар энэ асуудлыг хурдан шийдэв. Хикён автоматжуулалтын цайзын мархараа хэрэм хүртэж, харин Ланер эрхүүдийн марафон болов. Энэ шатанд засварлалын товчцоо сүмөнд болох дотоод долимоо санагдчихсэн ч энэ нь хэдийн ахиц тэгшил байсан бөгөөд асуудлууд ч аажмаар шийдэгдэж байлаа. Энэ нь Нибелла түүний үндэстэн эртний хаанд засварлалын эрен үе шилжсэнийг мэдгэхэд хангалттай байв. Эцэст нь сүүн мөн гөрвөл хүмүүст хаанд засварлалыг харин хүмүүс болон нэрхүүдэд феодалын тогтолцоор давуу болон сул талтай нь хамт хэрэглэхээр болов. Энэ бүхэнд эртрийг эргэлзүүлсэн царын ганц зүйл нь түүний эрхүүд одоо сүмүний хүүгийн ван толсын нэг хэсэг болсон явдал байв. Гэвч сүмүнд ямар ч асуудлаар чарсангүй. Эцсийн эцэст эрхүүд түүний нутагт эсгэж амьдарч байсан юм. Эстер өөрийн эзэмшдэг бүх зүйл сүмүнийх, харин сүмүний эзэмшдэг бүх зүйл зөвхөн түүнийх байдаг санан байж дарчхоо. Хэдэн жил өнгөрч Ракрагийн ван толсод амар амгалан товчлоо. Байнгын тулаан байлтан дагуулчдад дассан хуучин дайчид өөдөж эхлэв. Загасчлах зэрэг ертийн хоббинууд нь тэднийг хэдийн залхааж байлаа. Тэгээд энэ загасчлж буй нэгэн бол жирийн нэг гөрүүл биш. Харин Ракрагийн тамилсан уурчфуудын нэг байв. Түүнийг татар гэдэг бөгөөд ордон гөрүүл хүмүүсийн ижил цалааны командлагч байжээ. Одоо тэрээр эргэн тойрныхоо энэхүү 50 ор анцгал тасаж чадахгүй байв. Учир нь тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг дайн самуун дунд өнгөрүүлсэн юм. Тэрээр нэгэн цагт шилдэг дайчдын нэг байсан бөгөөд тиймээс ч уурчфын албан тушаал тамилгдсан байв. Одоо ч гэсэн энэ газрыг хэн нэгэн хамгаалах шаардлагатай хэвээр байлаа. Эцсийн эцэст энэхүү үүдгэлтэй магнан ч гэсэн Ракрагийн эзэмшилтэйсэн юм. Гэвч энэ бүхэнд нэг асуудал байв. Энэ нутагт хамгаалах ямар ч тайсангүй. Аз сүмэн зөвхт байр шатаж гөрөөж хүмүүсийн бүсэд нутаг болон далайгаар хүрээлэгдсэн байжээ. Далайгаас хэн нэгэн гарч ирэхгүй бол аюулгүй байсан бөгөөд гайхалтай тэд гараад ирэв. Алсад дотроо хачирхалтай амьтдыг суулгасан гаруй зай үзэгдлээ. Эхэндээ тэдний юу болохыг харахад хэцүү байсан ч удалгүй хэн болох нь тодорхой болов. Тэд бол голын хавч шиг ухамсарт амьтад байлаа. Тэд үнэхээр зөвөн харагдчихсэн бөгөөд залуу гөрөөж хүмүүс тэднийг мангасууд гэж бодов.
шүү. Гэвч татар илүү туршлагатай байсан тул тэр хамгийн шууд нэцээ. Эдгээр хавч шиг амьтад загнаш хийж байгаа тул харилцаж чаддаг байх магадaltaй. Тиймээс татар тэдэнтэй бичлэн уулзахаар эргэлүү явахар шийджээ. Түүнд зориг зөрөх тутаагүй нэрд бай. Хавчнуудын өмнө сүржиг зөксөөд тэр тэдний хэн болох ямар зорилгоор ирснийг асуув. Ямар нэгэн хариулт сонсолгүйгээр тэр бага зэрэг сүрдүүлсэн өнгөр өөрийгөө танилцууллаа. Ахлагч татар тэднээс ямар зорилгоор ирснийг нь асуув. Хөөший хавчнууд айсандаа бараг өмдөндөө шээх шахав. Тэд шуурганд төрж далайг гацхаас өөр аргагүй хүрсэн цэнхэр савтай хавчнууд ээжээ. Одоо тэд хаан байгаагаа мэдхийг хүсэж байв. Татар тэдэнд гөрвөл хүмүүсийн хийхээр хар хайрцагсан утгатай хогрон улсын газар нутагт байгааг бахалхалтайгаар дуусгав. Энэ хооронд залуу гөрвөл хүм өдөртөгчийнхаа тушаалаар хизээч хамаагүй талаан дарахад бижин байлаа. Татар дайснуудтай өршөөл үзүүлдэг нэгэн биш гэдэгт тэр идэвхтэй байв. Эдгээр хавч шиг амьдад үл мэдэгдэх дайснууд тул татар тэднийг барьж хүлээд мэдээлж авах. Эсвэл шууд энд нь устгах гэж тэр боджээ. Айсан хавчнууд хүртэл татараас ирэх аюулыг мэдэрч олон хүлөөрөө цовтоход бэлхэж эхлэв. Гэвч тэдэнд тэр шаардлага харсангүй. Татар давтлагын оронд таслахтай зочдод зэрвэж төр хорогдох байр бэлтгэх тушаа. Тэднийг өсөж байгаа байх гэд гөрүүл хүмүүсийн хоолны үлдвчээр хоолхыг даасгалаа. Энэ явц бүгд гайхаж хоцров. Цуснаас айдаггүй мэд харагддаг татар үнэндээ тийм хүн биш байжээ. Цэнхэр савдан хавчнууд татарт чин сэтгэлээсээ талархаж энэ ачийг хизээч мартахгүй бипи амлав. Тэд амарч хоолдоод гэвч үгээ хөдлөө. Засуу гөрүүл үүнийг хараад татар яагаад тэдэнд туслахныг гайхаж байв. Хэрв тэр татрын оронд байсан бол хавчнуудыг шууд хөөж рок тас бичдэг хөөзөө гэж ишгэх байсан юм. Тэр залуу татар яагаад хааны өмнө гавьяа доголох юм сайхан боломжийг алдсныг огт ойлгосонгүй. Татарч өөрөө шийдвэртээ тийм сэтгэлтэй бүсвэсэн бөгөөд тэний талаар буруу бодсон байж болох юм. Магадгүй тэд үнэхээр дайсан байсан ч тэр өөрөөр ажиллаж чадаагүй аж. Үүний шалтгаан нь энэ юм. Татар шийдвэрээ тайлбар ханталт залуу гөрвөлдөөс зүүнүүдээ хэрхэн алдсныг мэдхүү гэж асуув. Мэдээж тэр мэдж байлаа. Энэ бас гөрвөл хүмүүсийн дунд алдартай түүх байв. Татар аялагчдыг дээрэмдэх гэж байсан 10 троллын эсрэг ганцаараа тэнцжээ. Тэгээд тэр тулаанд шархсан аж. Үнэн дээр тэдгээр аялагчдын гөрвөл хүмүүсийн холбоотон ч биш хачин хагас хүмүүс байв. Татар нүдэ алдсны дараа рогтой уулзжээ. Гөрвөл хүмүүсийн хаан 10 троллын эсрэг тэнцэж ганц нүдэ алдсан пархмар гавьяа гэгийг тэмдэглэв. Гэвч асуудал нь тэрээр аймгийн хандаа бос хагас хүмүүсийг аврах гэж байгаад нүдэ алдсан байлаа. Рокрак түүнийг үүнд харамсдаг гэж асуужээ. Тэгэхээр татар түнд дараах байдлаар хариулсан юм. Эштөрт цагт рокракаар өдөртөвсөн хэсэг гөрвөл хүмүүс зэлүүд газраар удаан тэнүүж хийж шархсан тухай тэр сонсжээ. Ямар ч итгэл найдваргүй мэд санагдах тэр хэцүү өнгөчид рак хорхон бурхнаас ажиллаж авсан байдаг. Харин хөх хорхон бурхан тусламж ажиллажийнхаа хариуд юу ч хүсээгүй юм. Тэр зүгээр л ядарсан аялагчдыг өрөвцөн хэрэг байв. Рак маш их гайхжээ. Татар хөх хорхон бурхан шиг өршөөнгөө хандсандаа тэдгээр хагас хүмүүс тусалсан гэж хийж зөрхлөв. Татар тэр үед ингэхээс өөр аргагүй гэдгээ мэдэрсэн гэж итгүүлв. Энэ хариулт Рок таалагджээ. Татар зүг байсан бөгөөд зүг алхам хийсэн байв. Рок түүнийг үргэлжлүүлэн ийм байхыг хүсэж Рокра түүнийг бүрэн дэмжиж байгааг бусдад хэлээрэй гээ. Одоо хавчнуудын талаар татар зүг байсан эсхийг зөвхөн цаг хугацаар харуулах байв. Өдөлгүй нөгөө залуу гөрвөл хүн түүний өрөөнд мэдээд бол хаар орж ирэв. Нөгөө хавчнууд буцаад ирчээ. Татар юу болсныг мэдхээр тэдэнтэй биечлэн уулзахаар яригчлав. Тэдгээр хавчнуудын өдөрдөгч Роба аврагчаа баяртай өгтөн авлаа. Харин татар зөвхөн нэг л асуултад санаа зовж байв. Тэд яагаад энэ дэрв? Тэд дахиад шуурханд өртсөн хэрэг үү? Тэд энэ удаад татрын өмнөх удаа хийсэн тарах төмрийг хөдөлтөж авахар зорин иржээ. Тэдний өөр орштой дан хийж байгаа тул гадаадын технологи нөөц маш их хэрэгтэй байв. Үүний тулд хавчнууд үнэт цагаан савдаар дүүрэн харьцгийг өгөхөд бэлэн байлаа. Гэсэн ч гэлэлтсэн бөөрөгийн чулуунууд татарт автхан сэтгэл төрүүлсэнгүй. Магадгүй автоматжуулалтын эзэн тэдгээрээс ямар нэг үн цэнийг харах байх. Гэвч татар өөрөөсөө яг ямар үнэтэй болохыг мэдэхгүй байв. Үйл явц улам эрчимжиж эрзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл эргэсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны дараа гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувг лумын заавал бүртгүүлээрэй.